Сайн байцгаана. Өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. Дөнгөж 27 настай залуу бүсгүй байлаа. Тийм Жуан Мужи Нонкон гэдэг газар усны дэлгүүр ажилладаг байсан юм. Залуу нас гоо үзэсгэлэн ухаан, бизнесийн мэдрэмжийн ачаар бусдын ятаарх амьдралыг өөрийн хүчээр босгож байлаа. Түүний дэлгүүр нь зөвхөн ажиллах газар биш, бас амьдрах орон гэр нь байв. Хоёр давхартай амьдрах болсон байлаа. Би даасан хөдөлмөр, урам зориг дүүрэн тэр бүсгүй Жан Юм Лоло. Тэр хавийн хүмүүсийн хувьд үлгэр жишээ бахархал болсон хүн байв. Хүүтэй өвлийн нэгэн өдөр Жан гинэт нас барсан юм. Түүний өхөл зөвхөн уу гашуу дагуулаагүй, харин бүх хотыг айдас, эргэлзээ навтуулсан нууцлаг хэрэг болон хувирсан. Түүний хин ийм эрсгээ байдлаар алсан юм бол чаны нөхөр түүн рүү дахин залгасан ч уцаа авахгүй байсан тул түгшиж эхэлжээ. Тэр даруй дэлгүрлүү нь яран утсан байна. Залуу эхнэр нь шатны ойролцоо хоёр давхарт гарах хэсэгт газар өвдөж байлаа. Тэр амьсгал хураасан байв. Мэдээ маш хурдан тарж Жон Гигийн цагдаагийн газар тэр дор нь баг илгээсэн юм. Хамгийн туршлагатай мөрдөгчд хүртэл энэ нэргийн аимшигт байдлаас цочирдож байлаа. Чаны цогцос хувцсан урагдсан, өмдөн доош татагдсан байсан нь хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг байж магадгүй илтгэж байв. Тэр дөнгөж 30 хүрээгүй залуу бүсгүй. Харин түүний амьдрал ийм эрсгий байдлаар дууссан байлаа. Шүүх шинжилгээгээр Чан хоолоогоо боловснаас болж нас барсан гэж үзжээ. Гэхдээ хэргийн газрын наривчин шалгахад бүрч сэжигтэй зөөл илэрсэн юм. Цогцны дэргэд шин шаахаа тавьсан байсан. Эхэндээ цагдаа нарт тэднийг Чаны өөрийнх нь шахаа гэж бодсон ч гэр бүл нь түүнийх биш гэж хэлв. Нэг цаасын айцгсан дотроос Чаны гар зүнх төрөвчийг нь олсон байна. Хачиргалтай төрөвчөнд байсан хэдэн зуун ён бүгд байсан. Хэрвээ халуучны зорилго дээрэн байсан бол яагаад мөнгийг орхисон юм бол? Энэ асуулт цагдаа нарыг бүржих хэрэгэлзээнд оруулав. Шинжээчид нарийн задлан эсн дараа дүгнэлт гаргалаа. Чан үнэхээр бомлож нас барсан байжээ. Түүний үхлийн цагийг оройн 8:30-аас 10 цаг 30 минутын хооронд гэж тогтоосон юм. Харин хамгийн аимшигтай нь түүнийг нас барсны дараа хүчирхийлсэн байсан. Гэхдээ би дотроос нь үрийн шингээ илрээгүй. Энэ нь хэргийгч бүр нууцлаг болгожээ. Унтлагын өрөөний хаалганы ард улбар шар өнгийн гэлгуурууд байсан бөгөөд дотор нь 8,000 юан орчим бэлэн мөнгө хийсэн байв. Гэхдээ энэ нуутанд хинч гар хүрээгүй байв. Бүх зүйл яг л байрандаа. Орны хажуугийн ширээн дээр хувцас, гоо сайхны зүйлсийн дунд хоёр хайрцаг бэлгэвч байв. Нэгнийг нь аль хэдийн онгойлгосон байжээ. Угаалдуурын ус зайлуулах хоолойд яг тэр ижил брендийн бэлгэмшний ут урагдсан байдалтай байсан юм. Эдгээрээс цагдаа нар нэг таамаг гаргав. Алуурчин Чаны биед халдахын өмнө бэлгэвч хэрэглэсэн байж магадгүй. Дараа нуутыг нь угаалтар руу хайсан байж болох юм. Цагдаа нар доод давхраас Чаны хажууд байсан шин шаахаатай яг адилхныг олсон байна. Тэр нь Чаны өдөр бүр өмсдөг шаахаа байжээ. Хоёр давхарт гарах шатны дагуу хүний биеийг чирсэн улмур байв. Мөн тэнд арьсан гутлын тод улмур үлдсэн байлаа. Чаныг магадгүй доод давхарт алж дараа нь биеийг нь хоёр давхар руу чирч гаргасан байх магадaltaй байв. Хэрвээ олуулаа байсан бол түүнийг өргөд гаргах байсан. Ганцаараа байсан учраас зогцыг чирсэн байх. Гутлын уулны хэмжээнээс үзэхэд алуурч 1.70 см орчим өндөр туранхай биетэй 20-30 насны эрэгтэй байх магадaltaй гэж дүгнэв. Чаны хүмүүсийн дотроос болон хэргийн газарт байсан тамхины ишнээс шинжилгээ автал нэг л хүний ДНХ гарсан байна. Гэхдээ Чаны хүзүүн дээрээс өөр нэг эрэгтэй ДНХ илэрчээ. Эхний үед мөрдлөг зогсон байдалд орлоо. Гэрчүүдийн хэлснээр Чаны дэлгүүр өглөө 9 цагт нээж орой 9 цагт хаадаг байжээ. Гэхдээ хэрэг гарсан өдөр дэлгүүр 8 цаг 30 минут хаасан байсан сонирхол татав. Хачирхалтай нь ойр авийн хүмүүс хинч орилох тусламж гуйх чимээ сонсоогүй байв. Цагдаа нарын ажлыг бүр хэцүү болгосон зүйл хэрэг гарсан орой гудамжны бүх хяналтын камер засвартай байсан юм. Хамгийн завгүй гудалдааны гудамж гэтэл ганц ч бичлэг байхгүй. Мөрдөгчд Чаны хувийн амьдралыг шалгаж эхэлжээ. Түүний утас компьютерыг шалгатал Чан сошиалаар 70-80 орчим эрэгтэй найзтай байжээ. Тэдний ихэнх нь бүгд Жуанд амьдардаг байсан. Тэр олон эрэгтэй дундаас нэг хүн анхаарал татсан юм. Тэр хүн сошиалд өөрийгөө Чэн Дашан гэсэн нэрээр танилцуулдаг байжээ. Цагдаа нар түүний профайлыг шалгахад Чанд хандан бусад дэрчүүдтэй холбоогоо таслахгүй бол зүгээр өнгөрөөхгүй шүү гэж сүрдүүлсэн зургсуудыг илгээж байсан нь илэрсэн байна. Тэр бол Жон хотод ажилладаг Ван Жинью нэртэй офисын ажилтан байв. 27-оос 28 настай, туранхай, 1.70 см орчим өндөртэй. Яг хэргийн газрын уул мөрөөр гарсан анхны сэжигтний дүрслэлтэй таарч байлаа. Ван Жинью цагдаа нартай ярилцахдаа Чантай төвөгтэй харилцаатай байсан гэдгээ нуусангүй. Тэр өнгөрсөн хугацаанд тэд маргалдаж Чаныг сүрдүүлж байснаа ч хүлээжээ. Гэхдээ тэр ууралсандаа л хэлсэн үг байсан. Айлгах гэсэн болохоос алах санаа байгаагүй гэж тайлбарласан байна. Гэсэн ч цагдаа нар түүнд итгэсэнгүй. Ялангуяа хэрэг гарсан орой хаана байсан тухай асуухад Вон гинэт сандран санахгүй байна гэж хариулжээ. Хаана байснаа мартна гэдэг бол үнэхээр логикгүй зүйл. Түүгээрч барахгүй түүний хүзүүн дээр шинэ хоёр улаан зураас байсан. Яг л хүмүүсний сорив шиг. Харин Чаны умсны дороос эрэгтэй үний ДНХ илэрсэн. Энэ нь цагдаа нарт илүү их сэжиг төрүүлжээ. Гэвч хариу гарахад түүний ДНХ таарахгүй байв.
Вон Жинью хэргийн газарт огт байгаагүй тогтоогдож тэр сэжигтнээс сасагдлаа. Хэд хоногийн дараа мөрдөгчд чаны утасны дуудлагын бүртгэлийг нэг бүрчлэн шалгаж байгаад нэг сонирхолтой зүйлийг олж харлаа. Тэр өдөр буюу 2011 оны 11-р сарын 16-ны орой 7 цагийн үед Чан нэгэн эрэгтэйтэй хэдэн минутын турш уцаар ярьсан байв. Тэр дугаарыг шалгаж үзэхэд Чан Юн Кай гэдэг 27 настай эрэгтэй байжээ. Нонкон хотод байрлах үйлдвэрийн ажилтан. Тэр 1.70 см өндөр туранхай биедээ яг л мөрдөгчийн анхны сэжигтний дүртэй тохирж байлаа. Хачиргалтай өмнө шалгагдсан Вон Жинью Чанд Юн Кайгаас хол бай гэж анхааруулж байжээ. Түүний хэлснээр Юн Кай бол мөрөөдө тоглоомд донцсон өрөнд баригдсан нэгэн байв. Тэр байнга Чанаас мөнгө зээлж заримдаа хэдэн зуун, заримдаа хэдэн мянган юан гуйдаг байсан аж. Зөвхөн эдгэн сарын дотор Чан дүүнд 10,000 юанаас дээш зээл өгсөн байжээ. Энэ мэдээллийг сонсон мөрдөгч Япхубын даруй түүнийг байцаахаар шийдлээ. Юн Кай цагдаагийн өмнө тайван сууж байв. Тэр орой 7 цагийн үед Чан түн рүү салгаж мөнгөө буцааж өгөхийг шаардсан гэдгийг хэлсэн. Гэхдээ тэр үед усанд орж байсан гэж мэдүүлжээ. Усанд орчоод шууд дотор байрандаа орж амарсан. Гадагшаа гараагүй гэж хэлв. Түүний энэ мэдүүлгийг үүдний харуул болон хамт ажилтдаг хэдэн хүн баталсан тул цагдаа нар төр зөөр түүнийг гэмгүү гэж үзв. Гэхдээ ч ахмад мөрдөгч Япхубын амар бууж өгөөгүй юм. Тэр орой ганцаараа өрөөндөө хэргийн талаар дахин бодож байв. Түүний бодолд нэг л хүн байнга бодогдож байлаа. Чаны нөхөр. Чаны нөхрийн байдал мөрдөгч Япхубны сэтгэл нэг л таалагддаггүй байлаа. Хүн ихнэрээ тэр тусмаа гизэнд нь байгаа хүүхдээ алдахад сэтгэлээр унах нь ойлгомжтой. Гэвч тэр хүн хитрхи тайван өглөөчгүй юм байна. Мөрдөгчдийн хийсэн судалгаагаар Чан болон нөхрийнх нь харилцаа тийм сайн байгаагүй гэдэг нь тодорхой болов. Тэд сүүлийн саруудад бараг салсан байсан ч Чан жирэмсэн болсны дараа тэд дахин эвлэрсэн байжээ. Энэ баримтыг задлан шинжилгээж баталсан. Чан жирэмсэн байсан юм. Хэргийн газарт үлдсэн гутлын мөр нөхрийнхтэйж тохироогүй ч цагдаа нар түүнийг байцаав. Чаны нөхрийн аав хүү маань орой 8 цагийн үед гэртээ ирсэн гэж хэлсэн. Гэвч дахин лавшруулж асуухад үнэндээ тэр 10 цагийн орчимд л ирсэн гэж хүлээсэн юм. Энэ нь маш чухал баримт байлаа. Учир нь Чаны өглөөний цагийг 8:30-аас 10:30 гэж тогтоосон байсан. Тэгэхээр нөхөрт нь хэргийг үйлдэх хангалттай хугацаа байжээ. Нөхрөөс нь хаана байсан бэ гэж асуухад тэр ажил харсны дараа ганцаараа голын ирэг дагуу алхаж бодлоо зэгсэлж байсан гэж хэлв. Түүний ажлын газраас авсан хяналтын бичлэгт нөхөр нь ажлаа тараад шууд мотоциклаар Чаны дэлгүүрийн зөв рүү явж байгаа нь тодорхой гарсан байлаа. Харин дараа нь 10 цаг өнгөрөх үед тэр яг тэр чиглэлээс буцаж ирж байгааг бас камер харуулсан. Голын ирэг рүү явсан гэх түүний үг худлаа байжээ. Энэ бүх баримт нөхрийг хамгийн гол сэжигтэн болгосон. Чаны биед илэрсэн хоёрдын инхээ аль нь ч нөхрийгтэй тохироогүй. Япхубын мөрдөгч шийдэгдэхгүй хэрэг гэж байдаггүй. Зөвхөн шийдэж чадаагүй мөрдөгчл гэж байдаг гэж бодов. Тэр орой Япхубын мөрдөгч бүх хэрэгтэй холбоотой материалыг дахин эхнээс нь сөхөж үзв. Нойр нь хурж байсан зогсохыг хүссэнгүй. Япхубын мөрдөгч Юн Кайыг дахин шалгахаар шийдлээ. Бүх хүн түүнийг хэрэг гарах үед усанд орж байсан гэж баталсан. Гэвч мөрдөгч гэрчүүдийн мэдүүлгийг дахин нэг бүрчлэн уншихад жижиг гэхдээ маш чухал зүрэг олж харжээ. Үүдний жижүүр Юн Кай тэр шөнө усанд орсон гэж хэлсэн ч хизээ орж хизээ гарсныг огт дуртаагүй байв. Харин хамт ажилтдаг хүмүүс нь тэр усанд орсон дараа нь дотор байрандаа амарсан гэж хэлсэн ч яг хэдэн цагт орсон гэдгийг хэн нь хэлээгүй байлаа. Тэгвэл тэр яг хизээ усанд орсон юм бол энэ асуултад хариу олохын тулд маргааш өглөө шууд үйлдвэрлэлөө очиж усанд орох газрын үүдний жижүүртэй ярилцсан байна. Юн Кай орой 7 цагийн үед орж ирээд 9 цагийн үед гарсан гэж хэлв. 2 цагийн турш усанд орно гэдэг бол бараг боломжгүй зүйл. Тэрч бүх хэл жижүүрч өөрөө ингэж удаан орсон хүн ховор гэж хэлсэн байна. Мөрдөгч дараа нь усанд орж байсан бусад ажилчдыг олж уулзлаа. Тэд бүгд бид 8 цаг 30 минут орчимд бүгд гараад унтахаар явсан гэж хариулсан. Хамгийн гол нь бүгд нэг л зүйлийг хэлсэн. Биднийг гарахад Юн Кай дөнгөж орж ирж байсан гэж. Энэ нь жижүүрийн хэлсэн цагтаа зөрж байв. Жижүүрийн хэлснээр бол тэр 7 цагт орсон. Гэтэл хамт ажилтдаг хүмүүсийн хэлснээр бол 8 цаг 30 минутад орж ирсэн гэсэн. Тэгэхээр тэр 7 цагаас 8 цаг 30 минутын хооронд хаана байсан юм бэ? Мөрдөгч Пүбин өөрөө тэр усанд орох газрыг үзэхээр шийджээ. Газрын байрлал маш энгийн байв. Намхан нэг давхар байрны буланд байрладаг. Гэтэл яг тэр коридорын төгсгөл жижиг хаалга байгааг анзаарсан байна. Энэ хаалга түгжээтэй биш байн онгорхой байдаг байжээ. Хаалганы цаана нарийн гудам гарч жижиг гол болон гүүрлүү хүрнэ. Тэр гүүр яг Чаны дэлгүүртэй холбогддог гудамж руу гардаг байсан юм. Юн Кай усанд орж байгаа дүр хэсгэж энэ хаалгаар гарч гүүрээр дамжаад Чаны дэлгүүр рүү очсон байж магадгүй. Тэр Чаныг алж дараа нь эргээд усанд орох газар орж ирсэн. Ингэснээр бүх хүн түүнийг усанд орж байсан гэж бодсон гэж мөрдөгч таамаглав. Энийг батлахын тулд Япхубын хоёр мөрдөгчийг даалгавар дэлгэжээ.
Тэд усанд орох газрын жижиг хаалгаар гарч гүүрээр гараад чаны дэлгүүрт очиод буцаж алах уу. Ердөө 30 гаруй минут л болжээ. Харин Юнкаи усанд орсон хугацаа нь 20 минут хүрэхгүй байсан юм. Тэгэхээр тэр аллах үйлдэхэд хангалттай хугацаа байжээ. Пүбийн мөрдөгч итгэлтэй хэлв. Бидний таамаг зөв бол Юнкаи алуурчин байх магадлал 80% тай. Цагдаа нар даруй түүний цусны дээжийг авч шүүх шинжилгээний төв рүү илгээв. Удалгүй хариу ирэв. Чаны үзүүн дээрээс илэрсэн ДНХ Юнкаитай 100% тохирчээ. Энэ мэдээг сонсоод Юнкаигийн царай сонирн болсон. Харин түүнийг байцаахад би тэр орой чаны дэлгүүрт очсон үнэн. Гэхдээ би түүнийг алаагүй. Энэ мэдүүлэг мөрдөгчдийг бүржиг хэргэлзээнд тавтууллаа. Түүний хэлснээр тэр орой 7 цагийн үед усанд орж байтал чан түүн рүү залгаж мөнгөө эзээ өгөх гэж байна гэж асуусан гин. Юнкаи сүүлийн эдэн 7 хоног өрөө төлөхөөс зугтаж байсан аж. Харин энэ удаа түүний хоолойг сонсоод айдас биш шунал төржээ. Тэр худал хэлсэн байна. Өнөөдөр цалингаа авсан, одоо аваачаад өгье. Гэвч үнэндээ түүний зорилго мөнгө биш өөр зүйл байв. Юнкаи усанд ордог газрын хажуу алгаар гараад гүрээр гарч чаны дэлгүүрт очижээ. Түүнийг ирэхэд чан уурлан чи мөнгө өгөхгүй бидтэй. Дандаа шалтак хэлдэг шүү дээ гэж загнасан. Тэгэхэд Юнкаигийн уур хүсэл зэрэг хөдөлж тэр түүнийг үнсэх гэж оролцсон ч чан түлхжээ. Юнкаи ичиж дэлгүүрээс гарч явсан байна. 8 цагийн үед түүнийг хамт ажилладаг хүмүүс усанд орж байгааг харсан нь яг тэр мөчтөд харж байв. Юнкаи чан өгсөн тухай мэдээг сонсоод айсандаа юу ч хэлж чадалгүй дуугүй байсан гэж хэлжээ. Тэр чантай муудалцсан үнэн ч түүнийг өгсөн гэж сонсоод намайг л сэжиглэн гэж айсан гин. Тиймээс бүхнийг нууж усанд орж байсан гэж худал цүөх зохиосон байна. Түүний мэдүүлэгт гаднаасаа логиктой сонсогдсон ч мөрдөгчд итгэж чадсангүй. Мөрдөгчд албан ёсоор түүнийг гин буруутай гэж нотлох хангалттай нотлохой байсангүй. Учир нь чаны биед хоёр өөр эрэгтэй ДНХ илэрсэн байв. Нэг нь Юнкаи, нөгөө нь хэн болох нь тодорхойгүй хүн. Хэргийн мөрдөн байцаал дахиад л мухардал орлоо. Гэхдээ мөрдөгч Япубийн бууж өгсөнгүй. Тэр энэ хоёр дахь ДНХ-ний эзэн л жинхэнэ алуурчин гэж итгэж байв. Тиймээс дахин дэлгүүрт очиж бүх зүйлийг эхнээс нь шалгасан юм. Байшингийн хоёр давхар, угаалгын өрөө, ширээ, шалан дээрх жижиг зүйлс бүгдийг нарийн үзлээ. Тэгтэл нэг зүйл Япубны нүдэнд тусчээ. Хоёр давхрын жижиг цонхны доор байрлах нарийн тавцсан байсан. Өрөөнд дотроос харагддаггүй байв. Пүбийн мөрдөгч хэрэг мөрдөж байгаа бол ямар ч жижиг зүйлийг орхиж болохгүй. Хэрвээ шалгахгүй орхивол хамгийн чухал нотлохоо тэр байх магадaltaй. Тэд шатаар гарч тавцан шалгатал тэнд нэг хэрэгэлсэн бэлгэвч байв. Шүүх шинжилгээний баг тэр бэлгэвчийг аваад шинжилгээ хийжээ. Пүбийн мөрдөгч шинжилгээний дүнг харлаа. Хэрэгэлсэн бэлгэвчнээс гарсан ДНХ нь чаны өмсөн доторх ДНХ болон хэргийн газарт байсан тамхины ишний ДНХ-тэй яг адил байсан юм. Нэг л эрэхтэй чаны биед халдаж түүнийг алсан байв. Юнкаигийн ДНХ зөвхөн хүзүүн дээр байсан ч энэ шинэ улмөр түүнээс өөр нэг хүнийг зааж байлаа. Шинэ нотлохоо гармагц Чужаа нотын цагдаа нар 20-30 настай туранхай метр 70 см орчим өндөртэй бүх ирчүүдийг хот дүүргээр нь хувааж шалгаж эхэллээ. Зочид буудал караоке интернет кафе түрээсийн байшин бүх газар нэг бүрчлэн шалгаж цусны дээж авсан байна. 50 орчим хүний дээжийг авч шалгасны дараа 60 дахь дээждэр төгс тохирол гарлаа. Тэр хүн бол Чанхи эмэх 23 настай Нонко ношууны уугуул залуу байв. Тэр гэрлээгүй, ажилгүй, метр 70 см өндөр туранхай битэй яг л анхны сэжигтийн төрсөлтөд тохирч байлаа. Түүний ДНХ чаны хумсны дор тамхины иш мөн олдсон бэлгэвчний ДНХ-тэй бүгдд нь таарчээ. 14 хоногийн дараа Чанхиг баривчлаа. Тэр эцэст нь толгоогоо удалгаж хэрэгээ хүлээжээ. Гэхдээ мөрдөгчд түүнээс яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэж асуугаад түүний хариулт бүгдийг алмааруулсан байна. Чанхи байцаалтын үеэр хэрэг гарахаас 10 хоногийн өмнөх нэг явдлыг ярьжээ. Тэр өдөр тэр гэрээсээ автобусанд сууж хот руу орж ирсэн байна. Гэвч автобусанд түүний төрөвч 3,000 юантайгаа хамт алга болжээ. Тэр яг ард нь сууж байсан нэг залуухан эмэгтэйг сэжиглэж буухтан нүртэл дагаж очсон ч эмэгтэй би аваагүй гэж хэлсэн гин. Гэхдээ тэр мөчөөс хойш Чанхигийн дотор үзээ ядалт гих хорт бодол суусан юм. Хэрэг гарсан өдөр буюу 11-р сарын 16-ны орой тэр дахин хотод иржээ. Гудамжаар алхаж явахдаа санаандгүй чаны дэлгүүрийн дэрэгдүр өнгөрч түүнийг харамгацаа чочирдсан байна. Түүний бодлоор чан яг төрөвчийг навсан тэр эмэгтэйтэй төстэй харагдсан гин. Гинэт уур нь хурч энэ л миний мөнгийг авсан хүн гэж итгэжээ. Уур, ядуурл, буруу ойлголт бүгд нийлж тэр хүн араатан шиг болсон. Чан дэлгүүр дотор бараагаа янзалж байхад Чанхи гинэт дайрч орсон байна. Чанхи түүний газар унгаан боож алжээ. Тэр үед чан хумсаараа түүний чихийг майцсан. Тэр дараа нь өөрийгөө тайвшруулахын тулд тамхи татаж тэр ишийг шалан дээр хайсан байжээ. Дараа нь чаны биеийг хоёр давхар руу чирч гаргаад юу ихээ мэдэхгүй байсан байна. Дараа нь тэр ширээн дээр байсан бэлгэвчийг авч хүчнэджээ. Бэлгэвчийг дараа нь цонхоор шидсэн, түүний хувь тавиланг бүрэн шидсэн юм.
Чанхи бүхнийг хүлээсэн ч түүний хоолой нэг л сул айцтай сонсогдож байв. Би уурлаж ухаанаа алдсан. Тэр эмэгтэй миний мөнгийг авсан гэж бодсон гэтэл би буруу ойлгосон байжээ. Би тэр айлын зовлонг үүр дүүрэх ёстой хүн. Амьдралынхаа үлдсэн хугацаанд би хийсэн нүглийнхээ төлөө гисгэл хүлээх болно. Түүний хоолой салгалж нүдэнд нь нулимс цэлгэнж байлаа. Цагдаа нар түүнээс бүхнийг дараалалаар нь яруулаа. Тэр чаныг алсны дараа твдэж түүний зүйлийг аваад гар утсыг нь хамт авчээ. Тэгээд компьютерыг хүртэл авч гарах гэж оролцсон ч хит хүнд байсан тул орхид зугтсан байна. Гэртээ оцсныхаа дараа тэр зүйлтийг ламбард нь тавьж гар утсыг нь эвдэж шиджээ. Хожим цагдаа нар ламбардыг шалгахад тэр зүйл яг тэнд байж байсан нь түүний мэдээллийг бүрэн баталсан юм. Хэргийн мөрдөн байцаал дууссаны дараа шүүх түүний хэргийг нээлттэй хэлэлцэв. Шүүгчийн шийдвэрт Чанхи санаатаагаар хүн өнөөсөн мөн нас барсны дараа хүчинсэн хүн ёсны болон хуулийн язгаарыг давсан үйлдэл мөн гэж бичсэн байлаа. Шүүх түүнд бүх насаар 2 халооноч хохирогчийн гэр бүл нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэв. Хэргийг аль бие осоор хаасны дараа мөрдөгч Япүбийн шөнө ганцаараа сууж байв. Тэр бүх баримт, зураг, дүнг ширтэж гүнзгий санаа алдав. Хэрвээ бид тэр зүйлийг орхисон бол энэ нэрийг хизээж илэрхгүй байх байсан. Хамгийн жижиг уулмөр л хамгийн том үннийг нууж байдаг гэсэн тэр үгийг багийнхандаа хэлж үлдээжээ. Чаны үхэл бол зүгээр нэг аллах биш байлаа. Энэ бол уур буруу ойлголт, ядуурл, хүсэл шунал нийлээд хүнийг хэрхэн амархан араатан болгодгийг харуулсан хэрэг байв. Хүн бүрийн дотор уур, хүсэл, атаархал оршдог. Гэхдээ тэднийг хянаж чадах ухаан л бидний хүн хэвээр байлгадаг юм. Тэр ухаан нэг л мөчөд алдагдвал амьдрал бүхэлдээ нуруу унаж мэднэ. За ингээд өнөөдрийн бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа дарж өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.